За одоогийн булангийн хэлж дугаараа хүрэх гэж байна. Өмнө голцуул одоо эрүүл хоол хүнс хоол яаж хийх үү чиглэлээр нэлээд ярьсан. Тэгээ надад фэйсбүүкээр бол гэрээ эзэгтэй нараас их санал ирдэг. За тэгэл ер нь гэрээ эзэгтэй нар хоорондоо маш гоё ингээ саналаа солилцож байгаа. Би ч бас тэндээс нь их зүйлийг одоо сурч мэдж байна. Яаж одоо эмх цэгцтэй байх уу, яаж хэмнэлттэй байх уу, яаж өрхийн төсвөө одоо хэмнэх үү гэд ээжүүд маань бол их сайхан санал солилцож байгаа. За тэгээ би өнөөдөр энэ булангийн талаар бас яриа гэж бодож байна. Өмнө нь энэ бүх зүйлүүд шүүгэнд байдаг байсан. Тэгэхэд бол замбраагүй энэ олон юм чинь дотроос нь олно гэж хэцүү. Оллоо гэхэд ингээ нэг лүгөө одоо ингээд холбогдож ороод гарч ирэхгүй орооцолдоод бөөл одоо стресс бас нэг энерги үүсвэр тэгэнгүүт энэ бүх зүйлийг ингээд бүгдийг энд ингээ өлөгцснөөс хойш үнэхээр сайхан болсон ямар ч стрессгүй хүнчээс нэг жижиг юмнаас ингээд юм замбраагүй болохоор тийм түүхтэй юм байлээ. Тэгэл одоо бүгдийг ингээд яг харагдаж байгаа. Энийг авлаа угаалаа цэвэрлэлээ. Очоос энэ бол бас их зүгээр юм байлээ. Тэгээ яг энэ манайханд ил биш юмны ард болохоор бас ингээд шуудаас хүнд харагдахгүй. Тэгэл энийг бол хаалганы ард хийсэн ч болно. Ийм жоохон далд газар хийхэд бол тохиромжтой. За энэ манай сав суулганы таг нь бас их түүхтэй байдаг гэсэн. Ингээд шүүгээрөө хийхээр юмны араар унчгаал дээрээс нь давхарлахаар ингээд холхилдоо. Тэгээ энэ зүйл дээр ингээд хийснээс хойш амар болсон. Ингээс ах угаагаад эндээ хатчихна. Өөрчөөс энэ эмх цэгц тэр юмыг байрлуулах зүйл нь өөрөө их чухал сэдв юм байлээ. За одоо энэ хутганы булан бол одоо би насаараа хутган дээр асуудалтай гэсэн ингээд нэг шүүгээрөө хийн түүхтэй. За сүүлд нэг юм сав авч үзлээ ингээд углаад хийдэг. За хамгийн тохиромжтой нь бол ерөөсөө хутгын энэ магниттай одоо нэг тискомоос авсан энэ магниттай ийм төвөр байгаа. Одоо ингээд шууд хэрэглэлээ, буцаагаад хийлээ. За энийг ингээд угаасан ч гэсэн ингээд усан сайхан ингээд хатчихдаг. Эндээ өөрөө ингээд хутга ирэлдэг юм юмтай. Юм учраас энэ бол их амар. Одоо энэ бүгдийг шүүгээрөө хийн, энэ бүгдийг нэг төвөр дээр тавина гэвэл бас их замбраагүй түүхтэй. Тэгэхээр бас ийм жижиг сажиг юм бид нар бол нэрвдэхгүй байх хэрэгтэй юм байлээ. Тэгээд эндээс та бүхэн одоо авах гээхийн ухаанаар хандаад суралцаарай гэж хүсэж байна. Надад бас өөрсдийнхөө гоё санааг ирүүлээрэй. Би сүүлийн үед бас энэ эмх цэгцтэй ийм галтгооны сайт руу, фэйсбүүк руу орох бас их дуртай болоод байгаа. Тэгээд та бүхэндээ галтгоондоо нервтэй, стресстэй, ууртай хоол хийх бол хоол намтгүй болдог гэсэн харин гоё аз жаргалтай бүх юм эмх цэгцтэй сайхан дуу аялаад ингээд хоол хондоо хийгээрэй гэж хүсэж байна.